Яг сайхан гараагүй гэсэн чинь бороо орчих юм аа. За өглөөний минь залуусаа. Завгаа он яг сүүлийн 1-7 оны хугацаанд өглөө 5 цагт босож үзлээ. Би сүүлийн үед энэ Робин Шарма гэдэг зохиолч бичсэн The 5am Club гэдэг номыг уншлаа. Тэгээ энэ ном нь болохоор өглөө эрт босоод ажилд явахаас өмнө гарч байгаа цагаа зөвхөн өөртөө зориулах тухай өглөөний цагийг ашигла гэсэн тухай тийм ном байгаа. Тэгээ ерөнхийдөө ийм юм байна л да. Амжилттай хүмүүсийн 90 орчим хувь нь 90-с дээш хувь нь дандаа өглөө эрт босдог хүмүүс байдаг гинэ. Тэгээ та нар ч гэсэн эднийг ерөнхийдөө сүүлийн үед ер нь интернетээр, фэйсбүүкээр, ютубээр зөндөө их сонсч байсан баг та. Зөндөө бас номнууд ч байна. Өглөөний гайхамшиг, The 5am Club гэдэг. Гол нь яагаад өглөө би яг 5 цагт босох болсон юм бэ гэхээр тэр шалтгааны эхлээд тайлбарсан дээр баг. Миний хувьд бол би бол аав хүн те. Дээрэс нь нөхөр хүн, дээрэс нь бүтэн цагаар ажилладаг. Япон улсад ажилладаг те. Бүтэн цагаар Япон улсад ажилладаг. Японч ялангуяа илүү цаг нэлээхтэй. Тэгээд ингээд ажлын өдрийг ингээд бодоод үзэхээр өглөөс ирээд ингээд ажилдаа яваа те. Орой илүү цагтаа болохоор мэдээж оройдож ирнэ. Тэр хугацаагаа мэдээж гэр бүлтэй, хүүхдүүдтэйгээ тоглох юм уу, хүүхдүүдтэйгээ ярилцах, хичээл номын ярилцах. Дээрэс нь эхнэртэйгээ бас цаг зав гаргаж ярилцаж ерөнхийдөө ажлын өдөр бол өнгөрдөг. Амралтын өдөр ч гэсэн ялгаагүй дээ. Тэгэл амралтын өдөр бол ерөөсөө гэр бүлийн өдөр шүү дээ. Тийм болохоор надад ингээд ном унших цаг ч юм уу те. Дээрэс нь энэ YouTube-ээ хийх цаг, ирээдүгээр ингэж төлөвлөх, бодох цаг ерөнхийдөө баг тийм цаг зав байхгүй. Тань мэдж байгаа те заавгүй аав те. Тийм болохоор жоохон өөртөө нэг цаг зав гаргахын тулд өглөө эрт босоод өглөө 5 цагт босоод одоо ингээд гэр бүлийнхаа манай унтж байгаа үед те энэ богинохон хугацааг өөртөө зориулаад өөртөө хөрөнгө оруулаад уншмаар байгаа юм уншаад ирээдүйд төлмөр одоо те зорилгоудаа бодоод төлөвлөөд альсэл YouTube-ээ хийгээд бичлэгээ янзлаад ингээд явах юм бол надад илүү тийм юм хийж бүтээгээд байгаа юм шиг мэдрэмж төрж байна л да. Яг ингээд 7 хоног ингээд босоод өглөө эрт босоод ингээд юм аяхээр. Тэгэхгүй болохоор ингээд өөрөө ингээд айгүйх юм бодоол энэ те бодоол төлөвлөл за энийг хийчих юмсан тэрийг хийчих юмсан гэж бодоол. Өөрөө завгүй болохоор тэрийг хийж амжихгүй. Тэгээ тэрнээсээ болоод бас нэг стресстэй үе бол бас байна. Тэгэд ингээд өглөө босонгууд ингээд юм зарим нэг юмнаа ингээд хийгээд дуусчих штэ. Тэгэнгүүт бас сэтгэл санаа гоё болох тиймэрхүү бас ажиглагдаж байна. Робин Шармагийн яг энэ номон дээр болохоор би ерөөсө гол юмнуудын л яриа те. Өглөөний яг 1 цагийг ерөөсө зөвхөн өөртөө зориуллаа гэсэн байна. Тэр нэг цагныхаа 20-20 rule буюу 20-20-ын дүрм гэж гардаг. Өглөөс ирээд 5-аас 5:20 хүртэл эхний 20 минутанд ерөөсө хөдөлгөөн хийж байгаа. Хөдөлгөөн их юм бол стрессинг гормон буурна, аз жаргалын дааварч ихснэ гэсэн үг. Тэгэхээр илүү сайн төвлөрнө. Тэгээ нойр сэргэнэ гэж байгаа тийм. Дараагийн 20 минутанд болохоор одоо тэмдэглэл хөтлөл, эсвэл бяцлал хий, төлөвлөл, амьдралаа төлөвлөл, ажлаа төлөвлөл тийм. Тэгэх юм бол илүү үр бүтээлтэй өдрийг өнгөрөөнө. Хамгийн сүүлийн 20 минутанд бол ерөөсөө л хөгж гэж байгаа. Тэгээ өөрийгөө хөгжүүл, ном унш, онлайн сургалтанд суу, аль болох өөрийгөө хөгжүүлэх боломжоор хөгжүүл тэ. Тэгэх юм бол орлого чи гэсэн байна энэ ном. Тэгээ яг хуу тэрийг ингээд өөртөө тохируулаад ингээд бас янз янзаар хөрвүүлж болно. Миний хувьд болохоор өглөө босох бол нэг тийм надад бол нэг тийм асуудалтай хүн бол биш те. Сэрвэлэг дуун шууд сэрдэг тийм тайпны хүн аз болоход тэгээд миний хувьд яг энэ өглөө 5-аас босхын өмнө бол дандаа ерөнхийдөө жоохон 6 өнгөрөөж босдог байсан. Эхнэр маань өглөө 5 өнгөрөөгөө бүр айгүй ихтэй ажилдаа явдаг болохоор би хүүхдүүдэд сургууль цэцэрлэг төрүүлж өгөхөөс өөр сонголт байхгүй. Тэгээд 6 өнгөрөөж босоод хүүхдүүдийн хоолундыг бэлдээд өөрийнхөө ажлынхаа хоолундыг бэлдээд ингээд явдаг байсан. Тэгэхээр надад 6 өнгөрөөж босно гэхээр 5 цаг тусгаар надад 1 цаг гарангийн хугацаа надад баг өөрт маань илүү зориулах цаг маань гарч ирж байгаа байхгүй. Тэгээд энэ 7 хоногт би яг 1 цагийг эхний 15 минутын зүгээр хөнгөө нэг дасгал хийгээд
сунаах эсвэл сонголт хийхтэй. Гадуур гарч гүүн мөн энэ гэсэн юм бол байхгүй. Ер нь бол хэцүү. Хөнхөө зүгээр нэг дасгал хийгээд цусны эргэлтэй одоо түргэсгээд нойроо сэргээгээд авахд л ерөөсө болно. Заавал тийм хүнд юм өргөөд те хурдны дасгал хийгээд гарч гүүж мүүгээд ах шаардлага бол байхгүй гэж бодож байна. Яг тэгэхээр би бүтэн цагийн ажилтаа те. Тэгээд механик хийдэг манайхан мэдж байгаа. Механикч ихээр маш их хөдөлгөөнтэй юм энэ төр өргөсөнтэй янз бүрийн сэлбэг хэрэгслийн төрс одоо ингэж ерөнхийдөө хөдөлгөөнтэй ажиллахаар өглөө тэгж хамаг ингээд хөдөлгөөнт юм хийчих юм бол өдөр бас мэдээж ядрах нь ойлгомжтой. Тийм болохоор миний хувьд өглөөний нэг 15 минутын зүгээр нэг хөнгөө нэг хэдхэн сунаалт тэгээс сонголтын дасгал хийж үзсэн. Бас ерөнхийдөө давгүй шууд ингээд эрчтэй нэг хід сунаахад л нэг гоё нойр бол аягүй гоё сэргээд ирд юм байлаа. За тэгээд дараачийн 15 минутын болохоор ерөнхийдөө нэг ирээдүгээ төлөвлөсөнтэй өнөөдрийн ажлаа төлөвлөх. Дээрэс нь ирээдүйд хиймээр байгаа юм одоо бичиж журнал хөтөлж үзсэн. Хүн ингээд тархиндаа ингээд бодоол яваад байдаг те. Бодоол ингээд яваад за тэрийг ингэчэндээ тэрийгээ тэгчэндээ ингээд бодоод яваад хар мартахгүй юу вэ те. Гой санаануудаа мартахгүй юу вэ. Тэгээд хийх ёстой юмнуудаа хийхгүй мартчих үед тэр нь тэгээд дараа нь бүүн стресс болоод гэр бүлийн хийх ёстой юм байхад мартсан байвал тэгээд стресс болно. Дээрээс нь гэр бүлийн асуудал үүснэ. Тийм болохоор өнөөдөр заавал хийх юмнуудаа төлөвлөө биччих юм бол тэр өдөртөө хийгээд дуусгах юм бол оройн маш сэтгэл хангалуунч юм сэтгэл чинь нэг тийм тайван байх болно. To-do list гэдэг байгаа те. Хийх ёстой юмнуудаа төлөвлөөд хийгээд чагтлаа явчихна. Миний хувьд болохоор утасны reminders дээр зүгээр өглөө нь бичээд тэгээд хийцүү үедээ ингээд чагтлаад явсан. Ирээдүгөө төлөвлөж бичвэл надад их давгүй санагдсан. Яа тэгэхээр илүү их ирээдүгөө илүү их тодор ингэж өөрөө ингэж бичснийгаа ингэж арай илүү өөрөөр харах боломжтой юм санагдсан. Яг ингэ толгойдоо бодож явж байгаа дахиж сайн бичээд дээрэс нь нэмэх юм байвал нэмээд хасах юм байвал хасаад тэг гол нь тэрийгээ тэгээд яг бодиттой үйлдэл олгол мэдээж хамгийн сайн тий. Сүүлийн 30 минутын болохоор би сүүлийн үед YouTube руу айгүй их тийм өөрийнхөө ирч хөөж цаг завыг ерөнхийдөө зориулж байгаа. Өөрийнхөө цагийнхаа тий. Тийм болохоор сүүлийн 30 минутыг ерөнхийдөө YouTube руу нэлээх зориулсан тий. YouTube-ийнхаа дууг оруулах, хийх бичлэгнийхаа сэдвийг судлаад сэдвийнхаа тухай бичих тий. Өөртөө зориулаад бас ном энэ унших тий. Тиймэрхүү юмнуудыг хийж үзлээ. Тэгээ ер нь бол давгүй өглөө ингээд босоход ингээд ерөөсөө хинч ерөөсөө над ерөөсөө саад болох юм байхгүй. Тэгээ би өөрөө хиймээр байгаа юмдаа ингээд 100% төвлөрөөд гоё хийх боломжтой болохоор үнэхээр тэр нь бол надад үнэхээр гоё таалагдсан. Nice байна. Завгүй аав нар манай аав нар чи ер нь ихэнхдээ ер нь л завгүй болсууд ч тийм. Ямар нэг юм хиймээр байвал ямар нэг юм гоё өөртөө зориулаад өөрийгөө хөгжүүлмээр байвал өглөөний цагийг ашиглаад үзээрэй. Миний хувьд яг ингээд 7 хоног боссны дараа те ямар сэтгэл төрж ийнэ гэхээр мэдээж өглөө ингээд өөртөө гаргаж байгаа цаг маань гоё байна те. Гэтэ та ямар ажил хийж байгаасаа шалтгаалаад тэрийгэ жоохон тохируулж босоорой. Өглөө болгоо ингээд яг ингээд 5-д босно гэх юм бол яг зарим тохиолдолд бас надад бас жоохон хэцүү санагдсан. Яагаад тэгэхээр өдөржингөө амар завгүй ажилтаа тийм үү. 7 хоногийн 5-6 өдөр ажилтдаг залуучууд ч гэсэн байгаа шүү дээ. Өглөөнөөс орой хүртэл одоо биеийн хөдөлгөөн хийсэн ажил хийлээ гэж бодоход заавал нойроо сайн авах хэрэгтэй. Амар оройтж унтчаад өглөө 5 тусна гэдээ дайраад иж болохгүй байх.
Тэгээд яг ингээд оройтож унтаад тэгээ өглөө 5 тосох юм бол нэг тийм би жоох нэг толгой эргээд нэг жоохон тийм сонирн болох шинжтэй санагдсан шүү. Тийм болохоор аль болох хөдөлгөөнгүй залуучууд хөдөлгөөн хийдэггүй залуучууд байвал яг хоо 7-8 цаг унтаад босоход бол нэг асуудалгүй баг. Ямар ажил хийж байгаасаа шалтгаалаад тэрийг ингээд тохируулаад цагийн нааш цааш болгож босоорой гэж бодож байна. Миний хувьд болохоор цаашдаа ерөнхийдөө ингээд өглөө эрт босохын үед бол босно те. Гэхдээ хитрхи их юм ачаал авсан үедээ би ядарсан үедээ бол ядсны 5:30 те. Бүр босхгүй л гэхэд 6 цагт тийм босъё гэсэн тийм бодолтой байна. Тэгээ энийг ерөнхийдөө цаашдаа өглөө эрт босох юугаа юм цаашдаа ч гэсэн үргэлжлүүлээд хийн гэж бодож байна. Тэгээд манайхаа өглөөний цагийг гоё ашиглаарай. Өөрийгөө гоё хөгжүүлээрэй. Тэгээ өөрийнхөө хийгсэн юм хийгээрэй. Ирээдүгөө төлөвлөөрэй, өнөөдрийгөө төлөвлөөрэй. Тийм гоё юм байна шүү. За өнөөдрийн дугаарыг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзсаа залсаа. Subscribe дараарай.